Израилийн арим Ливан улсаас гарахгүй бол дайныг бүрэн дууссан гэж үзэхгүй гэлээ. Украины дайн Америк нэгдсэн улсын тэргүүлэх гол анхаарах асуудал биш. Европын парламент Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тариф бууруулах саналыг зөвшөөрлөө. Унгар улсын ерөнхийсөө дасан Виктор Орбан дахин энэ албан тушаалд нэр дэвших боломжтой болжээ. Арамдраг үзэгчтэй дэлхийд дахин дөрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулъя. За Америк нэгдсэн улс болон Ираны хооронд дайныг зогсоох тохиролцоонд хүрсэн гэж аль аль талууд мэдэгдээд байгаа боловч уг хэлэлцээрийг тойрсон зөрчилтэй байр суурьд үргэлжилсэн хэвээрээ байна. Энэ удаад Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Израиль Ливаны өмнөд хэсгээс цэргээ татахгүй бол дайныг дууссан гэж үзэх боломжгүй гэлээ. Хэдийгээр энэхүү хэлэлцээр нь Америк нэгдсэн улс Ираны хооронд байгуулагдаж байгаа ч гэлээ Израиль улс энэхүү дайнд шууд оролцсон тал мөн учраас Ливантай холбоотой асуудал хэлэлцээний гол маргаан болж хуурч байна гэсэн үг. Аракчигийн хэлснээр Израиль Ливанд эзэлж авсан нутаг дэвсгэрээс гарахгүй бол энхийн тохиролцоо бүрэн хэрэгцэнд тооцогдохгүй. Гэвч Израиль энэ шаардлагыг аль хэдийн нягцаасан байна. Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израилийн арим өөрсдийн шаардлагатай гэж үзсэн хугацаанд Ливанд үлдэнэ гэсэн байна. Мөн Америк нэгдсэн улсын албаныг сурвалжууч гэсэн байгуулж байгаа хэлэлцээрт Израилийн цэрэг Ливан улсаас гарах тухай заалт байхгүй гэж тайлбарлав. Иран анхнаасаа Ливан дахь мөргөлдөөнийг Америк нэгдсэн улстай хийх энхийн хэлэлцээрийн нэг хэсэг болгохыг шаардаж ирсэн. Пакистаны зуршлагчдын мэдээлснээр тохиролцоо нь бүс нутаг дахь бүх цэргийн ажиллагааг зогсоох заалттай гэж байсан боловч Аббас Аракчигийн энэ мэдэгдэл замун Израиль Вашингтоны мэдээллүүд зөрчилдөж байгаа нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байгаа юм. Мөн энэхүү зөрчлөөс Израиль улс нэг талаас Хезболлах бүлэглэлийн цэргийн чадварыг сулруулахыг хүсэж байгаа бол нөгөө талаас хамгийн ойрын холбоотон болох Америк нэгдсэн улсын дэмжиж оролцож байгаа энхийн хэлэлцээрийг нураах эрсдэлтэй нүүр тулж байгаа нь харагдаж байна. Израиль улс өнгөрсөн саруудад Ливаны өмнөд хэсэгт цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж олон 10 жилийн хугацаанд үзэгдээгүй байгаагүй хэмжээнд нутаг дэвсгэр эзлэн авсан. Бейрут хотын төв хэсэг хүртэл цохилт өгсөн байна. Хэдийгээр Хезболлах бүлэглэл ихээхэн хэмжээний хохирол амссан гэж байгаа боловч Израиль руу довтлох боломж бүрэн алдаагүй хэвээр байгаа нь Израилийн ажиллагаа зорилгодоо хүрсэн хэсэгтэр эргэлзээ төрүүлж байна. Харин Ливаны засгийн газар болон Израиль Америк нэгдсэн улсын зуучлалаар тусдаа хэлэлцээ хийж байгаа ч гэлээ бодит байдал дээр өмнө нь зарласан хэд хэдэн гал зогсоох тохиролцоонууд газар дээр хэрэгжээгүй байсан. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын ихийг сахиулах хүчний мэдээлснээр Израиль Хезболлах хоёрын хооронд буудалцаан үргэлжилж байгаа ч өмнөхөөс мэдэгдэхүйц буурсан гэж. Ямар ч тач төлөвлөсний дагуу Швейцар улсын Люцерн хотын ойролцоох амралтын газарт баасан гарагт Америк нэгдсэн улс болон Иран улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж дайныг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно. Тохиролцооны дагуу Ормосын хоолойг нэн даруй нээж Ираны бомбуудад тавьсан Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн бүсэлд туслагдана. Хэлэлцээр батлагдах гэж байгаатай холбоотойгоор мягмар гарагт Ираны 2 газрын тус тээвэрлэгч хөлөг онгоц Америкийн хяналтыг саадгүй нэвтэрсэн байна. Хэлэлцээр батлагдсны дараагаар Иран улсын цөмийн хөтөлбөр 20 арга хэмжээний асуудлаар 60 хоногийн хэлэлцээ эхлэх ёстой. Мөн Ираны зарцаасан хөрөнгийг суллах, тодорхой нөхцөл биелүүлсэн тохиолдолд сэргийн босголтын олон тэрбум $, санг байгуулах асуудал яригдж байгаа юм. Гэхдээ талууд баасан гарагт гарын үсэг зурсан ч энэхүү тохиролцоо бодит инх тайванг авчрах хэсэг нь Ливан дахь нөхцөл байдлаас ихээхэн шалтгааллах төлөвтэй байгаа нь инхүү харагдлаа. Сүүлийн саруудад энэ мэтчлэн Ирантай холбоотой дайн олон улсын анхаарлын төвд байсан бол энэ 7 хоногт Франц улсад болж байгаа их долоогийн бүлийн дээд хэмжээний уулзалтаар Украин улсын дайн дахин олон улсын анхаарлыг татаж гол асуудал болж эхэллээ. Юун түрүүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан эхийн тохиролцооны дараа анхаарлыг дахин Украин улс руу шилжүүлэх цаг болсон гэж мэдгдлээ. Түүний хэлснээр Ираны асуудал тун удахгүй ард хоцорч Вашингтон дараачийн зүйлсэд төвлөрөх боломжтой болно гэсэн байна. Үүний нэг нь Оросын нефтийн экспорт тавьсан 20 арга хэмжээг дахин чангатах асуудал юм байна.
Тодорхойлбол Ираны дайн үргэлжилж газрын тосны үн огцсон өссөн үед Америк нэгдсэн улс Орос улбаны улсын нефтийн тээвэрлтийн хоргийг түр сулруулж байсан. Харин одоо Ормосын хоолоогоор газрын тосны урсгал сэргэж эхэлсэн учраас хоргийг буцааж чангалж цоцолж магадгүй гэж Дональд Трамп хэлсэн байна. Энэхүү Дональд Трамп Украины дайныг шийдвэрлэх ажилд буцаад анхаарлаа хандуулна гэж байгаа боловч энэ нь өөрөө Украины дайн Америк нэгдсэн улсын гол анхаарах тэргүүлэх асуудал биш ээ гэдэг юм хэлээд амжлаа. Тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулж явах үедээ Украины дайн Америк нэгдсэн улсаас мянган километрийн алсад өрнөж байгаа. Вашингтон энэ дайд шууд оролцоогүй. Мөн энэхүү дайн Америк нэгдсэн улсад тийм ч их нөлөөтэй биш ээ гэсэн баг юм. Дональд Трампын эдгээр хэлсэн үгс мэдэгдэл нь Америк нэгдсэн улс болон Европын улс орнуудын хооронд Украины дайныг эзэслэх тал дээр бодлого, байр суурийн зөрүүтэй байдал хിവэрэ байгааг харуулж байна. Европын орнууд Дональд Трампыг Орос улбаны улстай энхийн хэлэлцээ хийхэд илүү идэвхтэй оролцуулахыг хүсэж байгаа. Харин Дональд Трамп Европ төв өөрийн аюулгүй байдлын асуудлыг биедан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Дональд Трампын цацгараа Украины цэргийн тусламжийг бууруулснаас хойш Франц, Герман, Их Британь зэрэг улс орнууд Украин улсын хамгийн том санхүү болон цэргийн туслагч улсууд болоод байгаа. Үүнийг ч баталж уулзалтын үеэр Их Британь Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг танилцуулсан байна. Шинэ хориг нь барууны хоригийг тойрч гарахад ашиглагддаг Оросын сүүтрийн флот, мөн нефт хий экспортлох замаар орлого олдог санхүүгийн компаниудыг онилсан байна. Мөн Дашин дуртагт 7-гийн бүлгийн уулзалт эхлэхийн өмнөхөн Орос улс Украин улсын томоохон хотууд руу дрон пуужингаар цохилт өгсөн. Үүний улмаас 11 хүн амьнасаа алдсан байна. Түүнчлэн Киев хотын түүхэн шашны дурсгалт байгууламжуудын талд энэхүү хаалтад өртөж их хэмжээний хохирол амссан билээ. Европын парламент өнгөрсөн 7 дугаар сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай байгуулсан тарифын хэрэгцээг хэрэгжүүлэхийг эцэслэн зөвшөөрлөө. Энэхүү шийдвэр нь Шотланд улсад анх Дональд Трамптай тохиролцсон хэлэлцээрээс бараг 1 жилийн дараа гарч байгаа юм. Энэ хугацаанд хэлэлцээр олон шат дамжлага дамжин хугацаа алдсан явдал нь Америк нэгдсэн улсын эрх баригчдын хувьд ойлгомжгүй байдал яах аргагүй үүсгэж байсан. Учир нь Америк нэгдсэн улсын талаас энэ тохиролцоог өнгөрсөн зунаас шууд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Европын холбооны удирдагчид тэгвэл энэ пүрэв гарагт Брюсселд хийх уулзалтынхаа үеэр энэхүү хэлэлцээрийг албан ёсоор батлах төлөвтэй. Хэрэв 7 дугаар сарын 4 гэхэд хэлэлцээрийг батлахгүй бол тариф дахин нэмэгдэх эрсдэлтэй учраас Европын парламентын гишүүд энэ гэрээг хоёр үндсэн нөхцөлтэйгээр батлахыг зөвшөөрсөн байна. Эхний нөхцөл нь хугацаа дуусах заалтын тухайд хэрвээ хугацааг сунгаагүй тохиолдолд хэлэлцээр 2029 оны 12 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр байхаа болно. Хоёр дахь нөхцөл нь ган болон хөнгөн цагаан агуулсан бүтээгдэхүүний тарифыг бууруулах шаардлага. Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 4 дугаар сарын 2-нд импортын татварын өргөн цар хүрээтэй багц хоргийг зарласан. Тэрээр энэхүү өдрийг чөлөөлөх өдөр гэж нэрлсэн байдаг. Одоо буурахаар яригдж байгаа тарифууд нь чөлөөлөх өдрөөр тогтоосон тарифын систем биш, үндэсний аюулгүй байдлын хуулийн хүрээнд ногдуулсан тарифууд байна. Цаашид энэхүү тохиролцооны дагуу Америк нэгдсэн улс Европын холбооны ихэнх экспортын бараанд 15% тариф ногдуулж байгаа бол Европын холбоо хариуд нь Америк нэгдсэн улсаас импортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон далайн хүнсний өргөн нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг тэг болгож бууруулсан байна. Америк нэгдсэн улсын дээд шүүх энэ хэлэлцээрийн үндсэн хэсэг болох 15% тарифыг хууль бусаа гэж аль хэдийн тогтоосон. Хэрвээ Америк нэгдсэн улс гангийн бүтээгдэхүүнд тариф өргөжлүүлэн ногдуулсаар байвал Европын комисс 2026 оны 12 дугаар сарын 31 гэхэд Америк нэгдсэн улсын барааны тарифын хөнгөлөлтийг түр зогсоох эрхтэй болох юм. Комиссийн зүгээс энэхүү асуудлын талаар 12 дугаар сарын 1 гэхэд парламентд тайлангаа танилцуулна. Дараагийн мэдээ. Унгар улсын парламент ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг нийт 8 жил байхаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадлаа. Энэ нөр өмнөх засгийн тэргүүн асан Виктор Орбаныг дахин ерөнхий сайдаар томилогдохоос сэргийлэн авч байгаа одоогийн ерөнхий сайд Петр Мажарын арга хэмжээнүүдийн нэгэ гэгдэж байна. Мажарын Тэс нам өнгөрсөн 4 дугаар сард болсон сонгуулиар өрнөлтгүй ялалт байгуулж парламентод олонхын судал авсан. Петр Мажар Унгар улсын ерөнхий сайдын тангараг өргөснөөр Виктор Орбаны 16 жилийн турш үргэлжилсэн засаглал дуусгар болсон байна. Гэхдээ түүний нам парламентод олон болж нийтдээ 199 суудлаас 141 буюу парламентын суудлын 3/2-ыг авснаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний хангалттай олон болж чадсан гэсэн. Тиймээс Тэс нам парламент дахь үнэмлэхий олох болсон байр суурийг харуулж нэмэлт өөрчлөлтийг 135 гишүүн дэмжиж 50 гишүүн эсэргүүцсэн саналтайгаар баталж чадсан байна.
Одоо Унгар улсын ерөнхийлөгч Тамаш Швекийн гарын үсэг зурснаар энэ хууль хүчин төгөлдөр болох юм байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу 1990 оноос хойш ерөнхий сайдын албыг ашиж байсан хинч байсан 2-оос илүү удаа ерөнхий сайдаар томилогдох боломжгүй болж байгаа юм. Тэрхүү хоёр бүрэн эрхийн хугацаанд хоорондоо олон жилийн зайтай байсан ч ялгаагүй юм. Хэдийгээр үүнийг ирээдүйд хангалттай олонх болсон засгийн газар хүчингүй болгох, эсвэл өөрчилж болох ч гэлээ юутай ч өмнөх ерөнхий сайд нарын адилаар одоогийн сайд Питер Мажарч гэсэн 2034 оноос хойш ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хаших боломжгүй болж байна. Виктор Орбаны удирддаг Фидес нам энэхүү хуулийн өөрчлөлтийн эсрэг бас санал өгсөн байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр мөн намын дараагаар дахин сонгогдоод байгаа Виктор Орбан уг арга хэмжээг хатуухан шүүмжлээд амжсан байна. Тэгэхээр Питер Мажарын нам болох Тиса нам засгийн эрхэнд гараад ердөө 1 сар болж байгаа хэрнээ ирэх 8 жилийн турш ирэх барих тухай бодож төлөвлөж эхлэх нь зохисгүй гэж шүүмжилсэн байна. Питер Мажарын хувьд ерөнхий сайд болсон цагаас хойш Европын холбоо болон Унгар улсын хоорондох зөрчил маргаан түүнчлэн өмнөх засаглалын үед Унгар улсад хүний эрхийн асуудалд оройтож хууль дээдлэх ёс суларсан авилга хэл хахвал газар авсан зэргээс үүдэн гацаад байгаа. Ойролцоогоор 16.4 тэрбум еврогийн санхүүжилтийг чөлөөлөх зорилт тавин ажиллаж авлаа. Энэхүү асуудлаар Европын холбоотой тохиролцоонд хүрэхийн тулд өнгөрсөн 4-р сарын сүүлчээр талууд 2 ч удаа уулзсан байна. Өнгөрсөн сард Европын комисс авилгатай тэмцэх хэд хэдэн шинжилгээг хэрэгжүүлэх болцол нөхцөлтэйгээр энэхүү 16.4 тэрбум еврогийн санхүүжилтийг Унгар улсад өгөхөөр тохиролцсон байна. Өчигдөр буюу Мэмэр гарагт Унгар улсын парламент шаардлагатай нэмэлт хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэж эхэлсэн гэлээ. Өргөжлүүлэн Хятад улсын технологийн салбарт гараад байгаа нэг томоохон мэдээллийг хүргэх гэж байна. Хятадын хиймэл оюун ухааны стартап болох DeepSeek анхны хөрөнгө оруулалтын шатанда Tencent Holdings болон CATL зэрэг хөрөнгө оруулагчдаас нийтдээ 50 тэрбум юан буюу ойролцоогоор $4 тэрбум $4 босгохоор төлөвлөж байсан нь амжилттай болсон байна. Ингэснээр компани нийт үнэлгээ 50 тэрбум $4-оос дээш давж Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй хиймэл оюуны стартап болсон байна. Энэхүү санхүүжилтийн өмнө DeepSeek компани бараг 90% эзэмшиж байсан үүсгэн байгуулагч Yang Wenfeng энэхүү шинэ хөрөнгө оруулалтын босголтын ажлын ихэнх хувь болох ойролцоогоор $3 тэрбум $4 хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Yang Wenfeng компани хяналтын үйл явцыг тун өвөрмөцөөр зохион байгуулсан байна. Тухайлбал ихэнх гадаад хөрөнгө оруулагчид шууд хөрөнгө оруулахын оронд түүний удирддаг хязгаарлагдмал санд мөнгөө байршуулсан байна. Өөрсдийн хувь эзэмшлээ 5 жилийн турш заавал хадгалах ёстой гэсэн нөхцөлтэйгээр. Бусад томоохон хөрөнгө оруулагчдыг харвал өнгөрсөн жилийн ихээр байгуулагдсан Хятадын төрөөс санхүүждэг Хятадын үндэсний хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтын сан DeepSeek-т ойролцоогоор $150 сая хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Мөн томоохон хөрөнгө оруулагчдын дунд Tencent ойролцоогоор $1.5 тэрбум $, батарей үйлдвэрлэгч Contemporary Enterprise Technology $740 сая хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хятадын захин худалдааны компани болох JD.com, видео тоглоом хөгжүүлэгч NetEase, түүнчлэн Хонконгт төвтэй IDG Capital болон Monolith Capital зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд хөрөнгө босголтод тодорхой хэмжээгээр оролцсон байна. DeepSeek компанийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд Хятад улсын чип үйлдвэрлэгч компаниуд тэр дундаа Huawei-д бүтээгдэхүүний илүү хүчирхэг хиймэл оюуны загварууд ажилуулах чадвартай болгоход нь ихээхэн дэмжлэг үзүүлсэн гэж салбарын мэргэжилтүүд үздэг. Тэд шинээр босгосон хөрөнгө оруулалтаа судалгаа хөгжүүлэлтээ сайжруулах болон тооцооллын дэд бүтцээг өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Америк нэгдсэн улсын худалдааны хязгаарлалтын улмаас хиймэл оюун хөгжүүлэхэд шаардлагатай өндөр түвшний чипүүдийн хүртээмж Хятад улсад ховорцсон байгаа учраас DeepSeek тооцооллын хүчин чадлаа илүү нэмэгдүүлэхийг зорж байгаа бололтой. Зарим хөрөнгө оруулагчдын зүгээс тус стартапыг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд борлуулах, төлбөр авах шинэ арга замуудыг судлахыг шаардаж эхэлсэн байна. Одоогоор Хятадын дотоодын хиймэл оюуны стартапууд Америк нэгдсэн улсын томоохон компаниудын санхүүжилтийн чадвартай өрсөлдөхөөс хэмжээнд хүрээгүй хэвээрээ гэж салбарынхан үздэг байна. Хэдийгээр хэмжээний хөрөнгө татсан ч гэлээ DeepSeek-ийн үнэлгээ нь Америк нэгдсэн улсын OpenAI, Anthropic зэрэг тэргүүлэгчтэй хиймэл оюуны компаниудтай харьцуулахад үнэлгээгээр бага хэвээр байгаа юм. Өргөжлөлтөнд та бүхэнд бусад онцлог мэдээллийг тавчаар хүргье. Рэпер Sean Combs буюу Diddy-гийн холбооны шоронгоос суллагдах хугацааг дахин өөрчилж 2028 оны 2-р сарын 23 болгож наашлууллаа. Тэрээр өнгөрсөн жил 50 сарын 20-ыг сонсож түүнийг 2028 оны 4-р сарын 25-нд суллахаар төлөвлөж байсан юм.
Америк нэгдсэн улсын холбооны шоронгийн алба өөрчлөлтийн шалтгааныг тайлбарлахаас татгалзсан ч гэлээ сайн зан авир, боловсролын болон сэргээн засах хөтөлбөрт хамрагдсан хугацаа, яс сонсохоос өмнөх цагдан хоригдсон хугацааг тооцох зэрэг нь ялыг богиносох үндэслэл болдог гэж тайлбарлажээ. Дэди одоогоор Нью Жерси мужид 20 ангид илэд ялаа эдэлж байгаа юм а. Индонез улсын Сулавеси аралд мягмар гарагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болж 1 хүн амиа алдаж 38 хүн гэмтэж бэрцсэний 13 хүнд байдалтай байна. Газар хөдлөлтийн голомт нь Төв Сулавеси мужийн нийслэл Палу хотоос зүүн өмнө зүгт 43 км-ийн зайд газрын гадаргаас 10 км-ийн гүнд бүртгэгджээ. Хүчтэй чичирхийллийн улмаас оршин суугчид гудамж талбай руу олноороо гарч эмнэлгүүд өвчнүүдээ аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. 312 хүн орон гэрээ орхин түр хорогдох байранд байрлаж байгаа гэлээ. Орос улбооны улсын уран бүтээлч Кремлийн бодлогыг шүүмжлэгч Семен Скрипецкий польш улсад буудуулж амиа алдсан хэрэг олонний анхаарлыг татаж эхэллээ. Түүний жинхэнэ нэрийг Роберт Косовков гэдэг мөрдөн байцаагчдын хэлснээр халдлага польш улсын Бяла Подляска хотын оршин сууцны хороолол болсон байна. Зэвсгэлсэн этгээд явган хүний зам дээр түүн рүү ойртож эхлээд 3 удаа буудсан бөгөөд умсныхын дараа дахин 2 удаа гал нээсэн байна. Тэрээр Орос улбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн бүтээлүүдээр олонд танигдсан хүн байсан юм а. Швед улсын парламент цагаачлалын бодлогыг чангаруулах хэд хэдэн хуулийн төслийг баталлаа. Шинэ хуулиар эрх баригчид зохисгүй зан үйл гэх өргөн хүрээтэй шалгуураар оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох хэрэгтэй болох юм. Мөн төрийн байгууллагын ихэнх ажилтнууд бичиг баримтгүй гэж сэжиглэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэх үүрэг хүлээхээр болсон байна. Энэхүү хууль нь зөвхөн шинээр ирж байгаа хүмүүст бус одоо Шведэд амьдарч байгаа болон гадаадын иргэч гэсэн үйлчлэх боломжтой юм байна. Ирэх 9-р сард болох парламентын сонгуулийн өмнө батлагдсан уг шийдвэр нь олон нийт хүний эрхийн байгууллагуудын ширүүн шүүмжлэлийг дагуулж байна. Тэнгэрлэгсийн олон улсын гадаад мэдээний хөтөлбөрт анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.